Дэлхийр нэг тархан суусан элэг нэгтэн монголчуудаа шинжлэх ухаан танин мэдхүйг хил дээрээ төгөөхээр асчлуу миний бие Монгол улсын Улаанбаатар хотоос сайн сайхан бүхнийг хүсэн мэдчилж байна. Энэ удаагийн хамтран ажиллагчаар өрх бүрийн хэрэглээ авираатай уяг гурил ажиллаж байна. За ингээд өнгөрсөн 7 хоногт технологийн ертөнцөөр сонир сайхан юутай байсан талаар мэдэрэг орцгоё. 2026 оны 5 дугаар сарын 19-ноос 20-ны өдрүүдэд энэ Google-ийн жил бүр зохион байгуулагддаг. Ер нь бол хамгийн өнгөтэй үедээ өөрсдийнхөө шин содон зүйлүүдэд авалцдаг Google I/O 2026 арга хэмжээ болж өнгөрлөө. За арга хэмжээ мэдээж одоо хиймэл оюун төвтэй болох нь бол ойлгомжтой. Тэгээ сүүлийн үед бол бараг бүхэл юм хиймэл оюун болж байгаа. За Google-ийн хиймэл оюун зарцуулсан токны хэмжээ бол өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 7 дахин өсөж триллионоор биш квадриллионоор их найдаар биш тонмлаар яригддаг болсон байна гэж одоо энэ үйл ажиллагаа бол нээсэн. За энэ тоо гэхдээ бол жилд биш сард зарцуулагдж байгаа токны тоо гэдгийг бол анхаарах хэрэгтэй. За тэгэхээр бол одоо хүн төрөлхтний токны хэрэглээ бол 7 дахин 1 жилийн дотор одоо өссөн байна сарын хэрэглээ. За Gemini аппликейшны идэвхтэй хэрэглэгчдийн тоо бол 2 дахин өсөөд тэр бүм шахан болсон байна гэж одоо зарласан. За нэгэсэндээ хиймэл оюуны тесрэлт бол улам эрчимжээд явж гин гэж харж болохоор байгаа эндээс. За арга хэмжээний үеэр маш олон тийм шин содон гайхалтай бүтээгдэхүүнүүд бол танилцуулагдсан. За зарим нь бол тэр дороо хэрэглээ нэвтэрсэн бол одоо зарим нь бол удахгүй нэвтрэх юм байна. За жишээ нь энэ Ask YouTube гэдэг одоо боломж яваад байна. За 100 одоо нэвтрэн гэсэн тийм одоо амлалт бол өгсөн. Энэ нь бол одоо YouTube-тэй чатлах, YouTube-ээс юм асах боломжийг олгох юм байна. Ер нь нэгэсэндээ YouTube-ээс л одоо шууд хайлтна хиймэл оюунтай болж ингээд ойлгож болно. За ингэснээр хэрэгтэй видеогоо илүү ухаалгаар, илүү оновчтой хайж олох боломжтой. За мөн одоо Docs, Live гэдэг ийм бичиг баримтыг өөрийгөө ярьж яхаар одоо ярьж явах үед нь будь цагийн горимд одоо үүсэх боломжийг олгох ийм бүтээгдэхүүн бас танилцуулагдсан байна. Одоо ер нь бол зүгээр санаагаа ярьж байгаа хооронд ч л ард нь ингээд тэр санаа чинь бичигдээд бичиг баримт болоод ингээд амилж гин гэдээ ойлгочих болно. За ингэхдээ бол таны одоо өөрийн чинь Google-ийн одоо бусад тэр Drive доторууга файлууд одоо өөрийн чинь үүсгэсэн Google-ийн одоо имэйлүүд юм те бүх юмнаас чинь бол одоо ингээд иш татаад ингээд ашиглаад энэ бүх бичиг баримтыг чинь бэлдээд өгдөг юм гайхалтай зүйл бий болж байгаа. За нэгэсэндээ одоо бид нар бичиг баримттай ярьдаг болох нь байна. YouTube-ийн видеонуудтай хүртэл ярьдаг болох нь байна гэж ойлгох. За сайхан танилцуулсан хиймэл оюуны одоо хурцхуур чип TPU8 гэдэг загварынхаа шин загваруудыг гаргасан TPU8i болон TPU8T гэдэг загваруудаа танилцуулсан байна. За жишээ нь TPU8i гэдэг чип нь бол секундэд 1500 токен боловсруулах хүчин чадалтай. Секундэд ч тийм. За энэ бол бүр үнэхээр итгэмээргүй урд байгаа. За 10 секундын дотор ингээд нүд ингээд харж амжааг байхад л ингээд ирээлжилж ингэж баахан код үтсээр байгаа л ерөөсөө энэ бүхэл бүтэн тоглоом бүтээчихэж байгаа юм тийм. Шууд тоглох боломжтой ийм тоглоом гаргаад авчижээ. За энэ бол үнэхээр гайхалтай хурд гэж одоо надад бол санагдсан. За Нобелийн шагналт Демис Хасабис гарч ирээд Gemini Omni гэдэг за цоошин ийм хиймэл оюуны ийм загвараа танилцуулсан. За текст, зураг, дуу, дүрс хүчлэг гэдэг ер нь бүх төрлийн оролцоос текст, зураг, дуу, дүрс гэдэг тэрнээс гадна код тоглоом ер нь бүх төрлийн гаралтыг гаргаж чадна гэсэн байна. За гэхдээ ерөнхийдөө бол энэ видео бүтээх талыг нь бол илүү онцолж гаргаж ирж ирсэн. За одоо өмнө нь бол бид тэр нано бананагаар зураг одоо ингээд янзлуулдаг байсан бол одоо энэ Gemini Omni-д бол зүгээр яг тэр хэсгийг ингээд янзлчих гээд ер нь бол видеонд зориулсан ийм Photoshop шиг л ашиглаж болохоор ийм зүйл гаргаж ирсэн байлээ. Энэ бол хэрэг гайхалтай ийм одоо санагдсан. За дээрэс нь өшөө юм янз бүрийн тоглоомнуудыг одоо өмнөх өөрсдийг нь гаргаж ирсэн ертөнц бүтээдэг зөв зураг үзүүлэл тэрнээс нь дотор нь тоглож болдог, дотор нь явж болдог ийм ертөнц бүтээлэгдэг ийм Genie гэдэг нэг юмнууд гаргаж ирээдсэн шүү дээ. Тэр мөрөөгөө бүгдэрийг нь ер нь нийлүүлээд Gemini Omni болгочихсон байлээ. За хиймэл оюуны бүтээсэн бүтээлийг ялган танихад одоо илүү хүнд хэцүү болж байгаа энэ цаг үед ялган таних зориулттай Synth ID гэдэг зүйлийг бол одоо Google-с бол өмнө гаргасан байсан. Ер нь бол баг нэлээд бараг жилийн өмнө гаргалаа да тийм ээ. Өмнөх одоо энэ жилийн үйл ажиллагаан дээр бол танилцуулсан санагдаад байна. За тухайн үед бол NVIDIA бол нэгдэжсэн. За тэгвэл энэ удаад энэ Synth ID-д нь OpenAI, Kakao Talk, за энэ Eleven Labs зэрэг одоо газрууд нэгдснээ одоо зарласан.
За ингэснээр бол тухайн бүтээлийг бол хиймэл оюун бүтээсэн үү, хүн бүтээсэн үү гэдгийг бол ялган таних боломжтой. Одоо энэ нь ялган танихад илүү хялбархан болж байна гэж ойлгож байна. Энэ тэнд одоо OpenAI бүтээсэн, KakaoTalk-ийн, Eleven Labs-ын бүтээсэн бүх одоо бүтээлүүдийг бол хүний хийсэн, альсгүй өөр газрын хийсэн бүтээлүүдээс ялгаж таних боломжтой болж байна гэж ойлгож байна. За ингэхийн бол одоо нөгөө deep fake энэ одоо бас ядчил газар авахгүй юм да тийм ээ. За Gemini 3.5 Flash гэдэг загвараа бас танилцуулсан. Энэ бол үнэхээр бүр гал гаргасан. За энэ шин загвар бол Gemini app дотор бол заягдмал дефолт сонголт байдлаар бол аль хэдийн одоо гарцсан байж байгаа. За тэгээд Gemini Pro 3.1 гэдэг загвараас бол илүү ухаантай хариултыг илүү хурдан хамгийн гол нь маш хямдхан өгөх чадвартай юм болсон байгаа. Одоо бол бид нар Gemini App-логоо ороод ингээд хиймэл оюун ашиглая гэх юм бол Gemini 3.5 Flash гэдэг загвар нь сонгогдсон байна гэсэн үг. За тэгэхээр энэ юусоо Gemini 3.5 Flash гэдэг загвар нь хэдий хурдан хямдхан ч гэсэн одоо энэ ухаалаг байх одоо баг анхны ийм зүйл болж ирж байгаа. Ер нь бол энэ хурдан хямдхан ирнэ ухаалаг байна гэдэг бол баг боломжгүй зүйл л дээ. За өмнө нь бол баг ийм зүйл байгаагүй. За хиймэл оюуны ертөнцид бол хурд зардал алдаад ухаан хождог. За хурдан хямдхан одоо болгоморхон бол ухаанаа золиослдог ийм одоо механикийн алтан дүрм гэдэг шиг одоо хиймэл оюуны алтан дүрм шиг ийм зүйл байсан бол энийг бол эвдэж ийхүү одоо Gemini 3.5 Flash гэдэг загвар гарч ирж байгаа. За энэ бол маш хурдан, маш хямдхан ирнэ, маш ухаантай ийм загвар. 3.1 Pro гэдэг загвараас ухаантайгаа бод. За харин Gemini 3.5-ийнхаа Pro загварыг бол эх сар бол танилцуулнаа гэдгийг амласан байгаа. За хувийн туслах агент гэдэг одоо Gemini Spark-ыг бас танилцуулсан. За гол онцлог нь одоо Google Cloud дээрх virtual компьютер дотор ажиллана. За энэ юу гэсэн үг юм бэ гэхээр энэ Spark-д өгсөн тушаал бол cloud дээр ажиллана гэж ойлгож байна. За нэгэсэндээ ажилуулчаад энэ компьютераа унтраацсан ч гэсэн болно. Компьютер хаагаад ингээ яваад өгсөн ч гэсэн болно гэсэн. За тэг өгсөн даалгавар чинь одоо ингээд cloud дээр биелж гинэ гэдээ ойлгочих жол. За даалгаврынхаа биелтийг бол утсан дээрээ хянах боломжтой шин даалгавар үүсгэх гэх мэт зүйлүүдийг бол бид нар ингээд Gemini application дотроосоо энэ Spark логогод болчихно. За энэ Pro хэрэглэгчд бол ингээд ашиглах боломжтой иймэрхүү зүйлүүд байгаа. За цаанаа бол Gemini 3.5 болон энэ Anti-Gravity гэдэг энэ агентийн програмууд нь ашиглагдана. Одоо энэ бол ийм лаг зүйлүүдээр ийм лаг загвараар болон энэ Anti-Gravity agent-ээр бол ингээд тоноглогдсон код ч янз бүрийн юм автомат болох. Ер нь бол өгсөн дурын даалгаврыг чинь бүрэн автономт энэ өөртөө засах байдлаар өөрөө чинь нэг хахтар юм асуухгүйгээр ингээд автоматар биелүүлээд өөрөө чинь Google-ийн аккаунттай холбогдсон энэ Gmail-д гэсэн Google Drive гэдэг гэсэн бүгднийг ашиглаж байгаа төгөлдлүүдийг ашиглаж байгаа хийнэ гэж ойлгож байна. За нэг иймэрхүү гайхалтай зүйлүүдээ өшөөч удаа танилцуулах зүйлүүд байна. Гэхдээ хэдүүлээ түр амсхийнгээ хамтран ажиллагч байгууллага танилцуулаад ингээд цаашаа өргөлжлүүлье. За энэ удаагийн хамтран ажиллагч байгууллагаар өрх бүрийн хэрэглээ авиатай Уяг гурил компани хамтран ажиллаж байгаа. За бүхэл бүрийн гурил үйлдвэрлэхэд тусгайлан зориулсан. Америк технологиг Монголдо нутагшуулж амжилттай нэвтрүүлэн хэрэглэгчтэй хүргэж байна гэсэн байна. За Уяг одоо бүхэл бүрийн гурил нь улаан буудаг хальстай нь бүхлээр нь тэрэмтэн гаргаж авдаг тул шин тэжээлээ бүрэн хадгалсан байгалийн хамгийн үн цэнтэй гурил юм аа. За ялангуяа хүний биеийн бодисын солилцоог дэмждэг эслэг гэдэг зүйл нь улаан буудан хальсанд маш их агуулдаг. За энэ одоо эрүүл мэнд үзүүлэх ашиг тусна гэх юм бол за ходоод эзний үйл ажиллагааг дэмжинэ, бүдүүн эзний эрүүл мэндийг сайжруулна, зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх хэд одоо туслана, хит таргалтаас сэргийлнэ, цусны эргэлтийг дэмжинэ, бодисын солилцоог идэвхжүүлнэ гэх мэт. За тэжээлэх чанарын хувьд бол энэ эрдэсийн агуулмж өндөртэй витамин B1, B2, B6, Е, PP гэдэг аминдимүүдээр бол баялаг юм байна. За байгалийн гаралтай шим тэжээл ийм ихтэй ийм гурил байгаа юм байна. За хаяг барьцлын хувьд болон энэ худалдаалах цэгүүдийн хувьд бол Монгол улсын 21 аймгийн бүх томоохон зах худалдааны төв болон сүлжээ дэлгүүр Улаанбаатар хотын 9 дүүргийн зах худалдааны төв болон одоо бүх сүлжээ дэлгүүрүүдээр борлуулагдж байгаа юм байна. За холбогдох утас нь 7717 8889 8908 8836 8908 8817 8908 8818 мөн 88 тэгтэг 1118 гэсэн дугааруудаас дэлгэрэнгүй мэдээлэл авч болно. Мөн одоо www.uyg одоо зураас гурил цэгмэн гэдэг энэ вебсайтаас ороод авч болох юм байна. За Facebook-ээс мөн Uyg гурил official гэдээ бас ингээ хайгаад энэ одоо Facebook-ийн хуудасаас нь бас мэдээлэл авах боломжтой юм байна шүү. За хамтран ажилласан Uyg гурил компанид маш их баярлалаа.
За мэдээгээ цааш нь үргэлжлүүлнэ. Одоо манай нөгөө Google-ийн I/O 2026 гэдэг энэ конференс ивентээр болон гэж танилцуулагдсан бараа бүтээгдэхүүн дуусаагүй байна. За Google-ийн хайлт бол уламжлаг болоод байгаа. За анх бол бид нар ChatGPT гарч ирж байхад бол Google-ийн хайлтыг байхгүй болох нэ. Одоо ер нь бол ингээ Google-ийг бол оролцлоо. Дахиж Google-ээс юм хайхааргүй боллоо энэ гээд байсан ч гэсэн Google-ийн хайлт нь өөрөө хэмэл оюунтай болчиход бол одоо бүх юм буцаад хэрэгсэн байдаг. За одоо бол би бол Google-ээс л түлхүүр үгээр л хайдаггүй. Одоо яг л одоо хиймэл оюунаас асууж байгаа юм шиг, хүнээс юм асууж байгаа юм шиг хайдаг болцсон байгаа. За тэгвэл Google-ийн хайлтын хиймэл оюун энэ удаад л илүү ухаалаг, илүү одоо интерактив болсон бол зарласан. За ард нь бол Gemini 3.5 цагаар орж ирсээр л илүү ухаалаг, үнэн зөв хариулт авахаас гадна энэ хайлтын хариултанд зориулсан бяцхан ийм тоглож болдог энэ интерактив одоо програмуудыг гэх юм уу тоглоомуудыг үзүүлэнгүүдийг гаргаж өгдөг болцсон байна лээ. За одоо бол зүгээр ингээд хариулаад энэ хідэн линк шидээ зогсчихгүй хажуу талд нь одоо ингээд дараад чирээд ингээд ажилуулж чаддаг ийм юмнуудыг бол бид нар харах боломжтой. За жишээлбэл шинжлэх ухааны асуулт асууж болно те. Тэгвэл тэр нь чинь зориулсан вижюал гаргаад өгөн. За тэр вижюал нь шууд интерактив вижюал авах болохоор ингээд томруулаад жижигрүүлээд энэ тохиргоонуудыг өөрчлөлт харах боломжтой. Яг л тоглоом шиг. За эсвэл одоо өөр юу гэдэг энэ вебсайтууд бүхэл бүтэн вебсайт хүртэл хийлгүүлээд ингээд авчиж болж илээ. Одоо жишээлбэл өглөө би одоо өнгөрсөн шөнө дэлхийд даяар ямар мэдээ гарсан байна гэх юм бол тэр чинь баг мэдээний сайжих болгож гаргаж ирээд тэгээ тэрийг ингээд дээш нь доош нь эргүүлээд ингээд хураагаад задлаад янз бүрээр харах боломжтой. Ийм зүйлийг шууд гаргаад өгдөг нь Google-ийн хайлт ийм мундаг болж байна гэж ойлгож байна. За онлайн шопинг дээр бол бүр хувьсгал хийхээр юм танилцуулагдсан. За хайж байгаа бараагч нь бол за хиймэл оюун олж өгөхөөс гадна анхааруулга зөвлөгөө гэх мэтийн зүйлсийг бол өгнө гэдэг. За энэ ч яг үзэр агенттик худалдаа гэдэг зүйлийг танилцуулж байна. За дотроо Universal Commerce Protocol буюу UCP, Agent Payment Protocol буюу AP2. За дээрээс нь Universal Card гэдэг ийм янз бүрийн цоо шин юмнуудтай. За нэгэсэндээ хиймэл оюунтай агент таны одоо шопингийг илүү одоо ухаалаг, илүү хялбар, илүү универсал болгож өгөх юм. За юу ч болоод байгаа юм мэдгүй. За хувийнхаа зургийг бол янзлах, зураг үүсгэх боломжтой Google Pix гэдэг цоо шин бүтээгдэхүүн бас танилцуулсан. За зурган дээр бол дараал устгаал янзлал үсгээл ингээл явчих юм бэл. Ер нь бол ингээд нэг хүний хөл ороод ирсэн бол тэр хөлн дээр нь дарахангууд устгах гэдэг тавчгараа тэрнтэй л устгах чинь айлсгүй одоо юу гэдэг сэтгүүлийн нүүр шиг болгож үзүүлж илээ. Юм болгож үзүүлж исэн. Одоо ер нь л өөрийнхөө Google Photos дээр байгаа зургуудтай бол ингэ Photoshop юм шиг л хялбархан одоо эдитлэх, янзлах ийм боломжтой болсон байлээ. За цоо шин хоёр ухаалаг шилээ бол танилцуулсан. За Gentle Monster Warby Parker гэдэг компаниудтай энэ загварлаг шил бүтээдэг брэндүүдтэй хамтраад энэ ухаалаг гэхээс илүү тийм маш загварлаг гэж ихтэйхэн л ийм шилнүүдийг бол гаргаж ир танилцуулж байгаа харагдсан. За өнгөрсөн жил ер нь бол ийм бүтээгдэхүүн хийж байгаа шүү гэдэг бол гайхуулагдсан. За энэ удаад бол яг жинхэнэ бүтээгдэхүүн болоод бол гаргаж ирж байгаа юм байлээ. За энэ одоо намар бол шилүүд нь одоо дэлгэцгүй зөвхөн одоо чихэн шивнж ярддаг юм чихвчиг байдлаар бусад хүн сонсогдохооргүй ингэж ярддаг загвараар л гарах юм байлээ. За тэгээ араас нь удахгүй дэлгэцтэй загвараа гарганаа л гэдэг. За нүдний шил нь ер нь бол утсан дотор нь ухаалаг агент байдлаар ажиллаад байгаа. Тэ одоо ер нь бол нүдний шилнээсээ шууд утас руугаа команд өгнө. За тэр командыг чинь ухаалаг агент шууд утсан дотор чинь утсыг ч удирдаад ингэж явна гэсэн. За бүх үйлийг бол одоо тэ одоо харилцан яриа байдлаар одоо би бол шууд амаараа хэлчин. За тэрийг чинь сонсоод агент чинь бол утсан дээр чинь янз бүрийн юм хийгээд одоо интернетээс юм хайдаг гэсэн үү, альсгүй бараа хайдаг гэсэн, шопинг хийгээд юм худалдаж авдаг гэсэн. Тэр бүгдээрнгийн би заавал дэлгэц харахгүйгээр яриагаар удирдаад за тэрийг чинь одоо хариултууд энэ бол одоо чихэнд чинь одоо нүдний шил чинь шивнж өгнө гэсэн үг. За энэ бол бараг л уцаа гаргаж ирждээ дэлгэцтэйг харьцах шаардлагагүй болгож байгаа ухааны л тиймэрхүү юмнуудаар л ярьж ялээ. За энэ бол үнэхээр сонирхолтой гайхалтай санагдсан. За ингээд энэ хүрээд бол Google-ийн бүтээгдэхүүнүүд бол дуусж байгаа. За OpenAI компанийн хувьд бол хоёр гайхалтай мэдээтэй бас ирлээ. За яаж одоо OpenAI компани бол мэдээнээс дутах уу? 7 хоногт л заавал нэг юм гаргаж таардаг. За 80 жил бодогдоогүй математикийн бодлогыг бол хиймэл оюунаар бодуулсан зарласан. За мөн стартап компаниудад энэ 2 сая долларын үнэтэй одоо тэнцэх ийм хэмжээний токен өгнө гэдэг зарласан. За энэ юун бодлого вэ гэхээр анх 1976 онд алтарт математикч Paul Erdős гэдэг хүний дэвшүүлсэн Unit Distance Problem буюу одоо нэгж зайн асуудал гэдэг алдартай бодлого байна. За өгдсөн n ширхэг цэгүүдээс хоорондоо нэгж зайтай хэдэн хос
үүсгэж болох уу гэдэг иймэрхүү асуулт. Угнаал аягүй өнгийн сонсогдож болохоор юм шиг энэ асуулт. Ер нь бол эрдошийн хувьд бол үүнд нь бол тодорхой томьёоны дагуу яг иймэрхүү хосыг бол дээдл нь үүсгэж болно гэдэг ийм дээд хязгаарыг нь зааж өгсөн ийм таамаглал дэвшүүлсэн байдаг одоо энэ бодлогонд. За тэгвэл энэ таамаглалыг батлах аль эсвэл үгүйсгэснээр бол энэ бодлого бодогдсон тооцно. Нэгэсэндээ эрдошийн гаргаж ирсэн одоо тэр хязгаарыг үнэн үү худлаа эгүүдийг бол одоо няцаах юм уу эсвэл баталснараа энэ бодлогыг бодсон тооцно гэсэн. За эрдош бол энэ дээр бүр ингээд шагнал хүртэл одоо санал болгосон байдаг. За OpenAI-ийн хувьд бол хиймэл оюун ашиглаад одоо таамагласан тооноос нь одоо эрдошийн таамагласан тооноос нь илүү олон тооны одоо хос гаргаж ирснээрээ одоо энэ одоо байж болохыг харуулснараа энэ таамаглал нь няцаагдаад бодлого бодогдсон тооцогдож байгаа. За хамгийн сонирхолтой нь энэ хиймэл оюуны загвар нь зөвхөн математикт зориулагдаж сургагдсан загвар бол биш. Одоо энэ бол ерөнхий зориултын эргэцүүлэх загвар байсан. За тэгэхээр ер нь бол бид нар ерөнхий зориултын одоо хиймэл оюун ийм одоо ухаантай болцсон байна. Зөвхөн математик зориулж сургагдсан хиймэл оюун ухаанаас бараг шахав ухаантай болоод ингээ бодлогоудаа ингээ ойлгочихвол. За бодолтыг шалгасан математикчид нь арга барилын барилгыг хараад гайхширсан. Зарим нь бол хиймэл оюун математикийн бодлогыг бодож чадах юм байна гэдгийг харуулсан түүхэн мөч боллоо гэж одоо байсан амралтад ингээ хэлжсэн. За бодолт болон ер нь бодолтын баталгаанууд түнчлэн одоо бодож байхдаа юу бодож эргцүүлж исэн бэ гэдэг бүх зүйлээ бол нээлттэй тавьсан байгаа юм байна лээ. Хэрэв математик сонирхдаг бол үгүй бол зүгээр энэ ер нь ямар шиг юм байдгийг гэдгийг сонирхож байгаа бол ороод харах боломжтой. За саяхан л одоо программистууд зураач, уран бүтээлчид л ажиллаа хиймэл оюуханд алдах нэ гэж яхад бол тий хамгийн сүүлд бол ажиллаа булаалахгүй үлдэх мэргэжил бол математикийг хиймэл оюун хийж чадахгүй энэ төр гэжсэн. За тэгвэл энэ үйл явдал зөвхөн энэ одоо бодлогыг буруу гэдгийг батлаа зогсохгүй математикчдын одоо түрүүний энэ хиймэл оюун математикчд оруулж чадахгүй гэдэг бодлыг хүртэл одоо худлаа гэдгийг баталж чадлаа. За өөр нэг мэдээ дараагийнхан тэр OpenAI компани захирал Сэм Алтман Y Combinator гэдэг стартапын ер нь бол юм инкубатор байдаг. За тэр стартапын апын инкубаторт боожж байгаа стартапуудад 2 сая Америк доллартай тэнцэх хэмжээний токен өгнө гэдэг зарласан. За гэхдээ энэ зүгээр л одоо майгаа биелэлж байгаа бол хэрэг огт биш. За энэ бол ирээдүйд одоо амжилт олох үед нь өөрчлөлт хавцаатай үзүүлж хувь зэмших нөхцөлтэй ийм одоо байдлаар 2 сая Америк долларын токен өгч чинь гэж ойлгож байна. За ингэснээр OpenAI бол шинээр боожж байгаа тэр компаниудад хамгийн одоо хэрэгтэй зүйлийг нь боيو токеныг нөгөөд за амжилтанд хүрэхэд нь одоо хамгийн их дэмжлэг болохын сацуу өөртөө амжилтын бөөгөөгаа одоо үргэлжлүүлэх боломжтой гэж харж байгаагаа зарласан. За энэ хүрээд мэдээллийн хөтөлбөр өндөрлөж байна. Дараагийн 7 хоногт техник технологи хиймэл оюуны ертөнцийн илүү олон гоё мэдээлэлтэй одоо иргэн уулзцаая хэмээн одоо хүсэж байна. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Удаагийн банкны дансгаа 4191 Тэг 4518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.